Монголын тусгай олимпийн хорооны 2026 оны анхны 3-9-3 сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөө. За тэмцээнд 12-оос 15-наас 16 насны гэсэн 2 төрөлд 163 хүүхэд оролцлоо. Үүнээс 100 гаруйн тусгай хэрэгцээт хүүхдүүд байгаа юм. За энэхүү тэмцээн нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмд таниулах ач тустай юм. Монголын тусгай олимпийн хорооноос 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүнд тусгай олимпийн 2 тамирчин, нэг дэмжин тоглогч нэмэгдэн тоглосноор онцлогтой юм. Аймагуудаас тусгай хэрэгцээт хүүхдүүд бага бүрдүүлэн ирж өрсөлдлөө. Энэ тэмцээнд тэдний нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, урам зориг төрүүлэх, бие бэлтрийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэсэн юм. Тийм бид нар яг оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо зөвхөн хүүхдүүдэд тоглуулж ингээд бодохдоо бол за оюуны бэрхшээлтэй хүүхдүүд ингийн хүүхдүүдээс ингээд юм сурж гэн гэж бодож байгаа боловч өнөө хэрэг дээр уулзахлаар одоо зөвхөн ингийн хүүхдүүд бид нар энэ оюуны бэрхшээлтэй хүүхдүүдээс маш их юм сурж байна. Энэ хүүхдүүд ямар сайхан нээлттэй, ямар сайхан хүмүүсийг сайхан байгаагаар нь хүлээж авдаг юм бэ гэдэг ингээд тэгэхээр яг хоёулаа би энийг ингээд дэмжсэн тийм сайхан үйл ажиллагаа. За манай тусгай хэрэгцээт хүүхдүүд бол нөгөө энд оролцсноор бас нийгэмшээ тэгээ бусдтай бас тоглож хамтарч тэгж нөгөө тоглох тал дээр маш их нийгэмшиж байгаа тийм. Манай улсад 60 гаруй оюуны бэрхшээлтэй иргэд байдаг. За Монгол улсын Ухаан амын дор хаяж 55 хүн тутмын нэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолол гарсан байдаг. Тэдгээрийн 70 гаруй хувь нь тэгээс 35 насныхан. Эцэгчүүдийн хувьд хүүхдээ нийгэмд гатуурхагдхаас урьдчилан сэргийлж хаалттай хаалганы цаана байлгах нь цөөнгүй. Гэвч энэ нь хүүхэд өөрийгөө нийгмээс тусгаарлаж нийгэмшгэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гоё юм байна. Сагсаа бүгд очив. Найзууд гоё байна. Одоо манай найзуудтай гоё сагс бүгд очив. Одоо ингэж бүгд найзуудтай гоё байна. Гоё сайхан байна. Сонирхолтой тоглох дуртай. Шин техник сурдаг. За өнөөдрийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоход ямар мэдрэмж төрж байна? Гоё. Ер нь сагсан бөмбөг тоглохгүй. Тоглодог. Өнөөдөр ингээд зөндөө олон найзуудтайгаа өөр аймгийн, өөр хотын сургуулийн хүүхдүүд ингээ хамт ороход юу мэдэж авч байна? Нэг сайн амиг мэддэг авсан. Айгуу гоё урам авдаг хүүхдүүдээсээ баярлалаа айгуу гоё ингээл инээлтэл ингээ хөөрөнгөт тэрнээс урам аваад илүү ингээл туслаад ингээл чи сайн шүү дараагийн удаа дахиад чигээрээ гэд ингээд явхад айгуу гоё идэг тийм. 2026 оны Монголын тусгай олимпийн хорооны 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээнд 12-оос 15 хүртэлх насны эрэгтэй ангилалд нийслэлийн ерхий боловсролын 70 дугаар сургуулийн 1-р баг төрүүлж 2-р баг мөнгөн медаль, 25-р сургуулийн баг хүрэл медаль тус хүртлээ. Эмэгтэй төрөлд 55-р сургуулийн баг алт, Өвөр Хангай аймгийн баг мөнгө, 63-р сургуулийн баг хүрэл медаль тус хүрсэн байна.